сайн байна. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. За сувг дуурайх нууц 3 та бүхэнтэйгээ ярилцъя. За өдрийн өмнөх имэйлүүд дээр бид нар яаж тийм ээ сувг хийх тухай ярьсан. Хин нэгэн одоо хамгийн сайн ажиллаж байгаа хин нэгний сувгийг сайхан дуурайгаад ингээд клик панел дээр хийчин. За тэгвэл тэр сувгаа бид нар сувг руугаа одоо хүмүүс оруулж нэмэ худалдаа авалт хийх хэрэгтэй. Тэгэхээр тэр хүмүүсийг бид нар хаанаас олох вэ гэдэг асуудал гарч ирнэ тийм ээ. За трафик гэдэг маань онлайн бизнес дээр бол онлайнаар бизнес хийж байгаа хүмүүст нэг трафик гэж нэрдэг аа. За энэ Clickbank гэдэг энэ одоо дэлхийн хамгийн том инфо бүтээгдэхүүн зардаг сувг байгаа. Вебсайт байгаа. За энэ лөө ороод тийм ээ өөрийнхөө ничийг олно. За тэр ничтэй нөгөө бүх юунуудыг ингээд олцсон ба. Шинэ одоо энэ health and fitness гэдэг энэ эрүүл мэнд нөгөө фитнес гэдэг чинь тасал хийдэг тийм ээ ийм нич ба штэ. За тэгэнгүүт энэ popularity гэдэг нөгөө хамгийн их одоо худалдаа авалт хийж байгаа чагсаалт хийнгүүт хамгийн өндөр борлуулалт хийж байгаа тийм ээ ингээд хамгийн дээрээ гараад ирнэ штэ. Тэгээ энэ лөө дараад ингээд линкийг авчин. За тэгээ линкийг аваад энэ similarweb.com гэдэг рүү очоод тийм ээ онголоод тэгээ саяхан тэр веб линкийг оруулаад ингээд үзсэн тийм ээ ингээд оруулаад үзэн. Тэгээ ингээд search хийгээд үзэнгүүт яг энэ саяын сувг руу тийм ээ хаанаас хүмүүс орж ирээд байгааг энэ чи харуулдаг аа. За жишээ нь одоо энэ дээр бол тийм ээ нөгөө саяын сувг руу бол 1.1 сард тийм ээ 1.2 сая хүн тэр сувг руу орж байгаа байхгүй. Тэгэхээр 1.2 сая хүн чинь маш олон хүмүүс худалдаа авалт хийж байгаа шүү дээ тийм ээ. Тийм учраас тэр бол хамгийн өндөр худалдаа авалттай гэж гарч ирсэн харагдчихэв. За энэ доор энэ traffic source-ууд гэдэг тийм ээ. Одоо сүүлийн 3 сар дээр энэ desktop дээр харагдчих шиг байна тийм ээ. Энэ сүүлийн 3 сард гарсан хамгийн тийм ээ юу гэж юулаа орж байгаа сорсууд буюу их сурвалжуудны харагдаж байна. Ямар вебсайтнаас орж ирж байна, эсвэл имэйлнээс орж ирж байна уу гэдээ харагдана тийм ээ. За ингээд саяхан тэр ногоон руу ороод ингээд харангуут team вебсайтнаас орж ирсэн байна гэд харангуут энэ лайв энэ имэйлүүд нь л да энэ энэчнээс орж вебсайтнууд энэ эдрээс ингэж орж ирж байна. Эднэр дээр нөгөө баннер тавьсан байгаа байхгүй. За тэгээ хамгийн өндөр нь liveguru.com-с хамгийн олон хүмүүс орж ирдэг юм байна гэд тийм ээ. Тэгээ саяхан Clickbank руу ингээд орж байгаа нь харагдаж байгаа. Top destination sites гэдэг яг ингэж дараалал ийшээ орж байгаа. За тэгэхээр энэ сайтн дээр байгаа одоо 453% нь тийм ээ энэ сайтнаас орж ирж байна. За тэгэхээр энэ сайт руу энэ вебсайт руу ороод үзэн штэ. Тэгэнгүүт бол энэ нэг юм одоо фитнес ч юм уу янз бүрийн тийм ээ дасгал сургалт хийдэг иймэрхүү тэрэн зориулсан вебсайт ах шиг байна. За тэгээ вебсайтных нь энэ ийм баннер байна гэж байгаа байхгүй. За тэгээ баннерын өшөө бас энэ тэр баннерыг бас дуурайгаад бас тэмдэн тавьж болно. За мөн энэ ямар зарууд энэ дээр явж байна гэдгийг энэ сайн сайтн дээр ямар зарууд явж байгааг нь бас харчиж болно. За тэгэх юм бол яг ийм зарууд явж байна гэд тийм ээ харагдчихэв. Тэгэхээр энэ зарыг бас дуурайгаад хийчих хэрэгтэй байгаа байхгүй. За тэгэхээр та одоо чинь хоёр зүйлийг мэдсэн. Нэг нь энэ хаана хүмүүс зараа тавьж байгааг нь харчлаа. Тэд нар ямар зар явуулж байгааг нь харчлаа тийм ээ. Тэгэхээр энэ хоёрыг яг дуурайна л гэсэн үг. Дуурайгаад яг яах нь хийгээл тэнцэн тавина гэсэн үг шүү дээ тийм ээ. Тэгэхээр та одоо баннераа бэлдээд тэгээ яг тэр бичвэрийн дуурай нь юу гэж бичсэн байна. Мөн ямар дизайнаар, ямар үсгийн фонтоор бичсэн байна. За тийм ээ ямар хэмжээтэй зар тавьсан байна тийм ээ. Гэдэг энийг хийх хэрэгтэй. За ерөөхдөө бол өөрөө хийчихвэл их амархан. За хийж чадахгүй байх юм бол энэ $20banners.com гэдэг вебсайт байдаг. Нэг баннерыг $20-аар хийдэг. Тэгэхээр ороод тийм ээ захиалгаа өгөөд ингээд $20 төлөөд баннераа хийлгэж болно. За иймэрхүү баннер хийлгэмээр байна гэдэг саяхан тэр баннерыг зургийг үзүүлнэ шүү дээ энийгээ тийм ээ. За тэгэнгүүт тэд нар дуурайлгаад нэг иймэрхүү баннер хийгээд өгчин. Тэгээд энэ хийсэн баннераа яах вэ гэхээр яг тэр вебсайтн дээр нь байрлуулна гэж байгаа юм тийм ээ. За ингээд яах нь та одоо тэгэхээр нөгөө олон хүмүүс чинь яг энэ дээр дараал таны сайт руу орно гэсэн үг шүү дээ. За ингээд энэ хичээлээ дуусгая. Дараагийн бичлэг дээр би танд тийм ээ маш одоо супер тийм санал өгөх байгаа. Тэгэхээр тэр имэйлийг заавал ч онгойлгож үзээрэй гэж танд хэлэх байна. Баярлалаа.